Их Монгол улсын 809 ардын хувьсгалын 94 жилийн үнэн дэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа. Дэлгэр зунаар үргэлжилдэг наадмын хэдэн өдрүүдээр ард олноо хэрхэн баярлуулах талаар Монгол наадмыг үзэж харж байгаа дэлхийн нийтийн мэлмид энэ их бахархлан хэрхэн уран зөвөр харуулах талаар цаг наргүй бодож сэтгэж оюун санаа хүч хөдөлмөрөнд зориулан амарх завгүй ажилдаг олон хүний хүч хөдөлмөр байдгийг бид тэргүүр анзаардаг. 2015 оны наадам урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулалтын хувьд урд жилүүдийнхтэй харьцуулахад илүү өргөн цар хүрээг хамарсан онцлог боллоо хэмээн ард түмэн дүгнэж байна. Тэгвэл энэ жилийн наадмын соёл урлагийн арга хэмжээ хэр олон хүний оролцоотойгоор хэрхэн өрнсөн тухай баяр наадмын өдрүүдэд бидний нүдийг хужирлаж сонорыг мэлаадаг урлагийн зөвлбөрүүд хэрхэн бүтдэг талаар хөшигний цаанд өрнөдөг хөдөлмөрийн зах зугаас онцлон үзүүлж байна. Наадмын үйл ажиллагаа, нээлттэй үйл ажиллагаа маань бол нийтдээ 3000 гаруй уран бүтээлчдэр бол хийгдсэн. За үүнээс бол одоо 400 гаруй хүүхдийн ордон буюу хүүхдийн ордны харьяа хотын Улаанбаатар хотын захууд дээр байдаг бүжгийн дугуйлангийн хүүхдүүд бол оролцсон. Гол нь бол хүүхдүүд эндээ бол маш их дуртай байсан. Яг бол энэ жилийн үед бол бид нэр хайлуулах цай, хоол, унааг нь бол зохион байгуулалтад дээр бол нэлээд анхаарсан. За скаутын бөмбөрийн бас 400 гаруй бөмбөрчд бол байсан. Эдгээр маань бол одоо хүүхдийн цуслан дээр очиж бэлтгэлээ бол хангасан. Сургууль дээрээ бэлтгэлээ хангасан. Бөмбөрийн марш орно гэдэг бол нэлийн одоо хүнд байсан. Тэдний үед ялангуяа бидний хуучны пионерийн үеийн одоо бөмбөр бол биш, энэ жоохон илүү тоглолт талын бол бөмбөрийн цохил тоглолтууд байсан учраас бол онцлог байсан гэж байна. За гимнастикийн 480 одоо оюутан залуучууд буюу ахлагангийн хүүхдүүд маань бол нөр их хөдөлмөр гаргаж бэлдсэн. Улаанбаатар хотын бараг 20 гаруй одоо сургууль, ихтэй сургуулиуд бас 10 жилийн сургуулиуд оролцсон. Эдгээр маань өөрийн гэсэн одоо гимнастикийн багш нартайгаа сургууль дээр бэлдэж байгаад нэгдсэн бэлтгэлтэй бас хийсэн. Энэ бол бас бараг сар гаруй бас бэлдцгээсэн. Ол санаа нь юу юм бэ гэхээр наадмын нээлтийг маань бид нар болж өгвөл одоо масс оюутан залуучууд, хүүхдүүд те сайн дураараа оролцож байгаа хүмүүсүүдийг оролцуулж одоо үе үеийн одоо бага насны хүүхдүүд нь бол Монгол үндэсний бие биелгээ бүжгээ хийж яадаг. Дунд насны одоо хүүхдүүд маань бол бөмбөр дээр те скаутууд, одоо оюутан залуучууд маань бол гимнастик дээр ч гэдэг юм те. Ингээд үе үеийн одоо уран бүтээлчдийг оролцуулснаар бол онцлог байсан. Харин илүү мэрэгжлийн байгууллагууд маань бол одоо нээлтийн арга хэмжээнд бол концертн дээр бол оролцсон. Нээлтийн концертн дээр бол нийтдээ 500 одоо гаруй мэрэгжлийн одоо уран бүтээлчд бол оролцсон. Өндөрлөнөөс бүргэд элэн хайлж байлаа. Өвгөд эцс маань босч байлаа. Хамаг улс мэндихэд үүсч байлаа. Хадун гал дүрлцэж байлаа. Одоо манай Монголын түүхийн одоо хамгийн том үе тийм ээ дэлхийд одоо гайхуулдаг одоо тэр үе маань шүү дээ. 13 дугаар
Их Монгол улсын 809 жил, ардын хувьсгалын 94 жил үндэсний их баяр наадам гэдэг толгойтой байгаа учраас бид хүссэн ч Их Монгол улсын тэр зуунд босч очих хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр бид нар 13 дугаар зууныг өнөөдөр өөрсдийнхөө төсөөллөөр илэрхийлэх гэж оролдож байгаа. Энэ жил бол би юуг нэг гол болгосон бэ гэхээр хамгийн гол нь уран сайхны илэрхийлэл зохиомжийн хувьд нь бэлгэдлийг илүү их бодсон байна. Эв нэгдэл энд бол хамт олноороо багаараа тоглосон үзүүлбэрүүд хийж байгаа. Аль болохоор тэр тухайн үйл явдлыг уран сайхны талаас нь хүмүүст ойлгуулах тэр сэтгэмжийн асуудлууд дээр илүү их анхаарал хандуулсан байна. Яг энэ талаар яг дүүрэх хэрэгтэй ажил. Энэ ажлын талаар яг дүүрэх. 23, 24, 25, 26, 27. Судан улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа 1000 цэргээс 600 цэргийг сонгоо авч том үзүүлбэр бүлдэж байгаа нэгдүгээр хэсгийн. Дээр нь манай чуулгын уран бүтээлчдгээр ингээд нийлээд 750 60 хүн оролцож байгаа. За манай чуулганчид бол энэ хэсгийн эхний одоо наадмын нээлттэй үйл ажиллагааны эхний толгой хэсгийн одоо бүжгийг хийж байгаа. Тэнгүү ахлагч оноо баасан ойрхноо баасан ойрхноо. Энэ доошоо суугаад та тэр дээр босчод байгаа юм. Таван толгой дээр бол яг ерөнхий бэлтгэлээ болоод хийсэн. За ансамблийн бүжигт бол өөрийн чуулга дээр хийгээд тэгээд өнөөдөр бол бидний энэ стадион дээр ирж нийлүүлж үзэж байгаа юм. Анхны одоо сургалт боллоо. 5, 6, 7, 8, 9, 2. Сууж байгаа барьж байгаагаа баруун өдөө босгоод одоо нэг атайхан шигээ суугаад одож байгаас тэр баавартай суулаа. Тэгээ дотор талын тойрог ихлэ гүйж ирдэг тийм үү? Тэгэхэд та нар өргөцөн ингээд сууж ин тий? Урагшаа баруун урдаа дээрээ бамбата. Энэ Монгол төрийн наадмын нээлтэнд анх удаа ингэж нээлтэнд орж байгаадаа нэр төр өргөжөөж айгүй сэтгэл өндөр байгаа. Өглөө 8:30-д ирж 9-өөс энд эхэлж байгаа. 8:30-д гадаад жагсаад ийшээ 9-өөс хүртэл. Хээрийн байрлалд байхдаа бас бэлтжижсэн энд ирээд одоо 2 дахь өдрөө бэлтжиж. Ер нь айгүй зөвшөөрч байгаа. Долоонзуугаар цэргийн зэр зэвсэг хувцас одоо бамбаа жижиг хэрэгэл бутуур ажлууд л хийж байна. Ер нь бол энүүгээр манайх бол нэлээд өрмөцсөн болно. Урд дуудны жилүүдээс бол илүү тийм декоративны шийдлэгтэй зураачийн одоо нэлээд маневр хөдөлгөөн ихтэй шийдэж байгаа. Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажил явагдаж байх зуур зохион байгуулах комиссийн ажлын цагийг улам давчуу болгодог бас нэгэн том үйл ажиллагаа нь төрийн хүндэтгэлийн концерт. Энэ жилийн 500 гаруй уран бүтээлч орсон. Дандаа мэрэгжлийн урлагийн байгууллагуудын уран бүтээлчдээс гадна хөдөө орон нутгаас ирсэн бас уран бүтээлчд оролцсон ийм том хүрээний концерт болох гэж байгаагаар нэг онцлог гэж хэлж болно. Концертын маань хүрээ томорж байгаагаас одоо ялангуяа үзэгчдийн суудал за энэ зохион байгуулалт бол маш том хүрээнд хийж байгаа учраас маш олон хүний хүртэл болох ийм боломжтойгоор энэ жилийн наадмын концертын давуу тал нь бас илэрнэ гэж хэлж болно. Концертанд оролцох уран бүтээлчид үзүүлбэрүүдэн бэлтгэх зуур энэ жилийн урлагийн үйл ажиллагааны төв тайзад давхар хийгдэж байлаа. Энэ жилийн баяр наадмын хүндэтгэлийн концерт нь бүх ард түмний нүдэнд ил буюу анх удаа затгаа тал байд болсноор
онцлог байлаа. Одоо мэдээж эзэн Чингисийн талбай дээр бид нар ер нь одоогоо юм том өсвөр тайзал засч байна л да. Нийтдээ тайзны урт бол 43 м тайз байгаа юм үндсэндээ. Тэгээд дээвэртэй тайз. Тэгээд энэ хаалганууд одоо та нар харж байна. Энэ хаалга бол дээрээ энэ хатуу саяны энэ каркастан дээр бэхлэгдэхий. Нүүрний энэ хэсгүүд бол бүгд тоогоор хийтэй биеттэй наашаа тооволгож хийсэн. Тэгээд ард нь бол дэлгэцүүд байгаа. Нийтдээ 30 хэдэн метр дэлгэц орж байгаа. Энд бол үзэгдлүү солигдоод явна. Барилгын хувьд бол энэ бол дандаа манай үндэсний хээ. Одоо манай удирдлагын зурсан хээнүүд байгаа. Үлдээсэн бидний те боломжтой болгож үлдсэн. Аливаа нэгэн хятад юм уу, төвд юм уу те тийм хээ угуулс энд байхгүй. Энд бол дандаа манай Монголын өөрсдийн үндэсний хээ хийгдсэн байна. Тэгэхээр энэ концертоор бол одоо баяр наадмын үйл ажиллагаа нээдэг учраас энэ концертны одоо бэлтгэл сургалтууд маш чамбаа сайн хийгдэж чадаж байна. Олон удаагийн одоо дараалсан хяналтуудад орлоо. Тэгээд өнөөдөр бид нар хамгийн сүүлийн хяналтаа өгчөөд одоо маргаашийн нээлтийн тоглолтод бэлтгэл ажилдаа тус тусынхаа бэлтгэлдээ орж байна да. Энэ жилийн баяр наадмын онцлог нь төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлт хаалтын үйл ажиллагаанаас гадна Найрсаг Улаанбаатарын хүрээнд хотын дарга Батүлийн санаачилгаар 16 үйл ажиллагаа нэмэгдэж зохион байгуулагдсан энэ жилийн наадмын ард түмэндээ барьсан хамгийн том бэлэг байлаа. ЮНЕСКО бол Монголын бие биелэг соёлын биет өвдө бүртгэж авсан. Энэ бол монголчуудын хэдэн мянган жилийн туршид баяжигдаж хөгжиж ирсэн урлагийн нэг том хэсэг. Тэгээд тэр нь тохиолдуулж бид нар бол 400 хүүхдийн ардын бүжгийн том үзүүлбэр бэлтгэж байгаа. Мэдээж 400 хүүхдийг энд бэлтгэл хийлгэж ажиллана гэдэг бол одоо маш их том ажил байна л да. Тэгээд дээрээс нэг багшид одоо 50 хүүхд оногдчихэ. 1 2 3 4 Монгол ардын язгуур бие биелгээний талаас ерөнхийдөө төлхөө оруулж өгсөн. Тэгээд дундаа ерөнхийдөө бид нар бас цацалтай, хатагтай бүжиг бас бүжгэлж байгаа. Монгол улсын одоо наадмын нээлтийн үйл ажиллагаанд анх удаага оролцож байхдаа одоо маш их баяртай. Тэгээд сайн бэлдэж байгаа. Монгол улсын хаан их баяр наадмыг нээлт үйл ажиллагаанд оролцож байгаа одоо маш их баяртай байна. Тэгээд Монголын хүүхдийн ардын бүжигчд маань үнэхээр сайн бүжигтэй орноо. 15 минутын дараа бүгдээ дахиад цогцол нэгж гинэ. Бүгд тоорцсон юмсан. Тэгтээ бас нэг жоохон ингэсэн ч байдаг юм уу те нэг хатаахан юмуд үзэхгүй болох. Хүүхд бүр дээр одоо хэмжээ авч 400 ширхэг одоо тусдаа те
хүүхэд болгон дээр энэ дээл торцог малгай ажиллаж байгаа учраас хүүхд төрийн хэмжээгээр бас эд хэрэглэлүүд маань оюутж хийгдэж байгаа. Хувцас чигдрэлтүүд ерөнхийдөө 400 хүүхдүүд маань ерөнхийдөө нэг үндсэн яг хувцастай байгаа. Торцогтой, гуталтай яг нэг өнгийн ижил хувцастай орж ирж байгаа. Үндэсний их баяр наадмын нээлтэнд оролцсон ноо гэдэг нь аливаа иргэн уран бүтээл шим ховид нэр төрийн хэрэг юм. Тэр жуудгаараа хариуцлаа нөрийг хөдөлмөр эсвэр төвчээр хамгийн чухал нь багаар ажиллах чадварыг тухайн хүнээс шаарддаг. 2015 оны Монгол үндэсний их баяр наадмын нээлтийн урлаг соёлын үйл ажиллагаанд хүүхэд багчуудын оролцоо өндөр үр өгөөрөл гүйцэтгэснийг энд чухалчлах нь зүйтэй. Энэ жилийн улсын баяр наадмын арга хэмжээ бол урд урдны жилүүдийнхээс бас нэг өвөрмөц тухайн жилийн ялгаа. Тэгээ энэ жилийн гол ялгаанд бол анх удаа Монгол улсад 400 бөмбөрчин тоглох гэж байна. Хорбромитийн чимээ Монгол наадмыг чимэж, хөлөгмөрдийн хөлийг чангалж, хүчит бөхчүүдийн эд хавыг гүйцээж, мэрэгэн харваачдын онц цэцгийг тэгшил юм уу? Бидний одоо эхний хэсэг бол бүх гэдэг 1 минутын хэсэг байж байгаа. А 1 минутын бүх гэдэг хэсгээ тоглож дуусаад хөдөлгөөнөө солиод дунд хэсэгтээ мор гэдэг хэсэг байж байгаа. Мор. Мор гэдэг 1 минутын үзүүлбэрээ дуусангуудаа хөдөлгөөнөө дахиж солиод төгсгөлийн хэсэг сур гэдэг. Ийм одоо 93 наадмаар бөмбөрөөр анх удаа 93 наадмыг тоглож үзүүлэх гэж байна. Гэхдээ энэ жил бол энэ бөмбөрийн үзүүлбэр орснороо бусад шинэлэг үзүүлбэрүүд орснороо бүр илүү сонирхолтой болох байх гэж найдаж байна. За скаутын холбооны скаутууд ч гэсэн энэ үйл ажиллагаанд бол өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа маш их баяртай байгаа. Бөмбөрийн авцаа хоёр байдлыг бас туслуулж бөмбөрийн байранд тавьж байгаа бөмбөр зөвлөлтөө. Ямар уу алхах тийм юм хориглоо. Одоо бол орчин үед Монгол улс бол их нөгөө нээлттэй бөгөөд гэгээлэг бодлого явуулж байгаа бас нэг илрэл болоод үнэхээр соёл урлаг тал руугаа айгүй том бодлого явуулж үнэхээр энэ одны хамарсан масс юм чинь болоод энэгээр дамжуулаад үнэхээр Монголын ирээдүйн болсон энэ багцуудыг бөмбөрийн хэмнэлээр ингэж бас нэг оюунлаг болгох энэ том агуулга цаа талд нь нөөгдөж байна. За бид нөө анхаар дахиад 3 2 Орчин үеийн сэдвтэй гимнастикийн дэглэлт явагдаж байна. Энэ дээр бол талбай байраа хуваарлаж байна. За энэ орчин үеийн сэдвтэй гэдэг нь болохоор өнөөдрийн төвшөнд одоо хүүхд залуучууд ямар төвшөнд байна? Дасгал хөдөлгөөн хэр байна? Одоо тэгээ энийг л илүү
яг өнөөдрийн төвшөнд харуулах гэж зорж байгаа энэ хөдөлгөөнөөр. Анхан шатны бэлтгэл ажлууд бол сургуулиуд дээр явагдсан. Тэгээ нэгдсэн байдлаар бид нар одоо яг өнөөдрөөс яг аль биесээр бэлтгэл сургуульд маань түүц ингээд хэлж байна. Гимнастикийн талаарх олон хүүхдүүдийг хамарсан, дээрээс нь ихтэй сургуулиудыг энд нэлээд оруулж байгаа оюутнууд 10 жилийнхаа нэгдэж хийж байгаагаараа маш их онцлогтой. 5 дугаар сургууль 106, 9 авраг дээд нэг дөрвөлжин үүсгэнэ. Сонсож байгаарай. Хот явахааргүй бац. Тэгтээ наашаа анхаарч одоо энэ 5 106 200 гартаа үүсгэж боломжтой. Тэгэхээр тухайн гимнастикийн тоглолтууд маань бол яг өгж байгаа сценаар найруулагчийнхаа зүгээс өгж байгаа яг хэм маягтай хамруулж бид нар бол зохиомжоо зохиодог. 7 9 1 2 3 4 5 6 7 8 хамгийн арав хамгийн арын цэг дээр очино. Хоошо ухраараа. Энэ ерөнхийдөө үндсэндээ бол яг энэ гимнастикийн хоёр тоглолт маань бол зохиомж хөөж бүрэн дууссан. Одоо цэвэрлэгээ шилжилт хөдөлгөөнд рүү орцсон явж байна. Чигээрэгүйгээр энэ цэгэр дугны харалдаа зогсно. 70-80-аад оны бүтээн байгуулалтыг харуулсан туг болон шаардлагатай дасгалууд 7 минут 25 секундын хугацаанд бол явж байгаа. Бүтээн байгуулалтын зохиомж дээр мэдээж тухайн үеийн бүтээн байгуулалтанд оролцож байсан тэр Монгол хүмүүсийн тэр ирэмгийн зориг тэр дайчин санаа тэр эрчтэй тэр хөдөлмөрт цаан чанарыг илэрхийлсэн тэр дасгал хөдөлгөөнүүдийг шингээх оролдоо. Үндэсний их баяр наадмын албан ёсны түнш байгууллагууд Монгол наадам бидний бахархал. Үндэсний их баяр наадмын албан ёсны түнш Unitel Group. Өрт ёсоо дээдлэн түмэн олноороо сайхан наадаарай. Хүү толгой. Эдхийд ганцхан Монгол наадам бидний омогшил. Амац. Coca-Cola. Монгол түмний наадам бидний бахархал. Тоскана амьдралын сонгодог хэм маяг ая тухын төгс мэдрэмж. Бидний одоо ностальжи болж байгаа тэр 70-80-аад оны Монголын одоо бүтээн босголтыг үзүүлж харуулсан тоглолтыг тэр маань бол одоо орон гимнастик одоо спорт гимнастикийн одоо үзүүлбэрээрээ гаргаж ирсэн. Дээрээс нь одоо тэр үед он чиргэлж ийсэн одоо Монголын одоо автомашинууд тэр үед бол манай Монгол өөрөө машин үйлдвэрлэж байгаагүй дандаа гаднаас орж ирж ирсэн. Энэ одоо ховорхон үзүүлбэр болж байгаа одоо жишээлбэл жинхэнэ одоо антик болж байгаа машинуудыг бас гаргаж үзүүлбэл бас сонирхолтой болох болов. Алт Москвагаас ирсэн гинжээ. Алтар нэрд манд сэлгэнжээ. Аавын гомруудаг байсан гинжээ. Ай тата тухтан дэн сэлгэнжээ. Нэрэл орчин залуучууд их олон машиныг нь үзээгүй. Бидний аав ээж нар ийм л унаа унжсэн болов. Ийм л унаагаар улс орны маань тухайн үеийн хөгжлийг тодорхойлж ажил үйлсээ бүтээж ирсэн болов гэдэг талаас нь сонирхолтой болно. Орос ахнарын сэтгэж ингэсэн Орос найрлагын яг таарсан явна гэж намцсан бааз машин одоо 90 тэнгэр дэн аз тэвэд бол
анинgerden чамин тансган дэнсэн шайт чамага ямарч бензер солихва энгүү сайхан чамдамын эн цагийн эм ээж гүрэхгүй эртний эдэл шиг дэндүү үнцэнтэй чинэгэргэд эрхэмсэг эхнэсэг кати лагч балчардан үндэсний их баяр наадмын албан ёсны түнш байгууллагууд Монгол наадам бидний бахархал. Үндэсний их баяр наадмын албан ёсны түнш Unitel Group. Өрт ёсоо дээдлэн төмөн олноороо сайхан наадаарай. Хүү толгой. Дэлхийд ганцхан Монгол наадам бидний омогшил. Амац. Coca-Cola. Монгол төмний наадам бидний бахархал. Тоскана амьдралын сонгодог хэв маяг ая тухын төгс мэдрэмж. Энэ жилийн баяр наадмын урлаг соёлын үйл ажиллагааны баг бүрэлдэхүүнийг өндөр зохион байгуулалтанд хурдан шуурхай ажиллуулж байгаа нэгэн хүчин зүйл нь продюсерын ажил юм. Ер нь бол энэ жил бол хайцангуй их эхэлсэн. Тэгээд энэ жил бас зохион байгуулалтанд таараа жоох өөрчлөлт авсан юм. Наадам өөрөө ерөнхий продюсертэй болсон байна. Продюсер бүх ажлуудаа зангидж байна тий. Манай найруулагч нар бол одоо яг консультийнхаа яг тэр урлагийнхаа соёл арга хэмжээ тэднийг хариулсан. Ерөнхий продюсер бол бүх зохион байгуулалтын аргатлалын ажил. Хуучин бол найруулагч нар маань яг хоол, хүнс, автобус, унаа, хэрэг одоо бүгдийг зохицуулдаг байсан шүү дээ. Продюсерийн албаа оролцсноор бас нэлээд энэ наадмын үйл ажиллагаанд бас хурдцтай, маш хурдцтайгаар аливаа зүйлүүдийг шийдэх. За одоо энэ уран бүтээлчдийн сургуульд болоод одоо шинээр хийж байгаа уран бүтээлүүдийн зардал, за хувцас сунаар шинээр хийх нэтрэгээд маш олон зардал асуудлуудыг шийдэхэд маш хурдцтайгаар нөлөөлж байгаа нь биднэрт их таатай байна. Бас тодорхой хэмжээнд санхүү улс орны эдийн засгийн хүндрэлтэй байгаа нөхцөлд нэмэлт санхүүжилт болохоос хулаад тий бас эдгэж байгууллагуудыг хайж олох тий энэ бүх арга хэмжээнүүдийг бас зохион байгуулж байна да. Дараагийн наадмууд гэсэн продюсерийн албад оролцох нь их зүгээр юм байна. Энэ ч утгаараа бидний ажил маш хурдтай, ичтэй явагддаг гэдгийг одоо баталж гисэн. Тийм учраас энэ продюсерийн албад 9 мөнх захиралтай одоо номаацын хамт олонд бас талархснаа илэрхийлье. Одоо үүрээ хүмүүс үзүүлэлтэй бос цуглаас босдог бүгд босоо бүгд цуглаад дэшээ гэдэг арай албаны ажилчин Наадам бол бидний Монгол үндэсний баяр наадам бид нар өөрснөө үзэж хардаг тэрэндээ дуртай бас баяр энэ бол нэг. Дээрээс нь бас энийг гадаадын жуулчид манууд үзэж сонирхдаг бас гол том одоо Монголын брэнд болсон байна. Энийг үзье гэсэн маш их олон жуулчид байдаг. Энэ жилийн наадмын үйл ажиллагаан дээр бол бид нэр аль болох одоо энэ соёл урлагийн арга хэмжээний хөтөлбөрүүдээ бол англи хэл дээр бүгдийг орчуулж гаргаж ирсэн танилцуулгуудаа энэ утгаараа бол болж байгаа энэ тоглолт маань яг юу агуулад байгаа юм бэ гэдгийг нь бол одоо гадны жуулчин гүйчид маань бол англи хэлээр үзэх юм болцоо бүрдүүлсэн. Зохион байгуулалт хүмүүсээс юу байсан би юм шийдэл гараад тэгээд дээрээс нь бас үнэтэй зөв малгаанууд гаргах шүү дээ. Тэгээд 597 дээр та 595 та суудчин та Бидний одоо энэ хамтын ажиллагааг бас гол одоо бидэртэй хамтарч үйл ажиллагаа маань дэмжсэн спонсор байгууллагуудад маш их баярлалаа гэж хэлмээр байна. Энэ арга хэмжээ, наадмын арга хэмжээ маань бол ард олон нийт соёл урлагийн байгууллагууд, наадмын одоо зохион байгуулж байгаа төрийн байгууллагууд, төрийн бүс байгууллагууд бүгдээрнгийнх нь хамтын хүч байсан юм шүү. Бид нар бүгдээрээ хамт энэ баяраа өөрснөө энэ баярыг бол бүтээсэн юм аа. Энэ утгаараа миний бодлоор бол наадам энэ утгаараа бас маш гоё байдаг юм болов. Бид нар хүн болгоны оролцоо байж энэ жилийн үед бол маш их олон хүмүүсүүд наадмыг сайхан болоосоо гэдэг тал дээр бол оролцсон маань бас онцлог байсан юм болов. Цаашдаа жил болгон наадам маань улам өнгөтэй гоё болж те олон уран бүтээлчд маань
шин бүтээлүүдийг бас гаргаж ирээсэй гэж бас хүсэж байна. Монгол үндэсний өв соёлууд ЮНЕСКОд бүртгэгдэж эхэлснээр бид олон улсад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн биднийх гэх бахархлуудын эзэн болсон. Яарчлагдсан хөгжиж байгаа дэлхийн ертөнцийн хувьсал өөрчлөлтийн их шуурган дундаас Монголоор навчулдах бидний хамгийн том үнэт зүйл бол бидний бахархал соёл урлагийн өв мөн ёс уламжил маань. Энэ жилийн наадмын хууч эх жилийн наадам хүртэл биднийг хөглөн дэлхийд ганц Монгол наадам дээд сэс уламжлалтай өв соёлон үр хождон үнэн зөв бүрэн гүйцэтгүүлэхийн төлөө дор бүрнээ төвхийлэх нь энэ улсын эргэн бидний үүрэг мөн.